Ангийн андаа Хүслийг татсан сургуультай хүрээд ирүүл цөмөрөө сэтгэл мөхөрсөн сурагчнасаа сууж идсэн нарсан ширээгээ сурж тассан эрдэм тогшоо сургаж явсан эрдмийн ордноо иргэн нэг дурсцаая. тийм ээ сураад башгүй эрдмийн дадаад сурагчнасаа хамтдаа үдцгээе. Өнөөдөр 1996 оны 9 дугаар сарын 1-ний өдөр. Өнөөдөр ардын сургуулийн автобусыг алхаж орж аав ээжийнхээ гарнаас хөтлөн эрдмийг сурахаар зарим эрдмийн их далайд шүмгэж байгаа бяцхан найзуудаа энэ өдрийн баярын мэндийг хүргье. Ингээд энэхүү 20 жилийн айн үйл ажиллагааг минь нээж өгөх хэлнүү хэмээн ангийн дарга Батбаяр таныг тайснаа хүрье. Эрхэм хүндэт багш нараа, эрхэм хүндэт ангийнхан хамт олон найз нөхд минь ээ. 20 жилийн өмнө бид Эрдэм номын аян замд гарч өнөөдрийн амьдрал их сургуулийнхаа туршлагаа солилцохоор эргээд судалжээ. Он цаг биднийг өөрчилсөн ч бидний нөхөрлөл энэ нандин дорсомжийг хязгаарч бүдрүүлж чадахгүй байна. Бидэнд зөв зам зааж багш нартаа гүн талархал илэрхийлье. Бас өнөөдрийн цаг зав гарган ирсэн сэтгэлээрээ өргөжлөн хамт байх ангийнхаа хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргье. Хоёр шавьтай баярлалаа. Ингээд бидний өнөөдрийн бас үйл ажиллагаанд минь бяцхан сюрприз барих гад 94-р сургуулийн одод хамтлаг маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд Бацаагийн дэглэлт Бардан Бүсгүй.
Багангийн маань багш Игтэй багш хүрсэн ирсэн байна. Мөн Багангийн маань багш Ахын цэцэг багш маань хүрсэн ирсэн байна. Монгол хэл бичиг уран зохиолын багш Баасан Сүрэн багш маань хүрсэн ирсэн байна. За мөн математикийн багш Цэцэг багш маань хүрсэн ирсэн байна. Хим биологийн багш Сэр багш маань хүрсэн ирсэн байна. Мөн Багангийн багш Цагаан Дэдгэр багш маань хүрсэн ирсэн байна. Газар зүйн багш Тэрндэв багш маань бас хүрсэн ирсэн байна. Дэнэрдми үүднээ зүгч та оюун гидгэн эхтэй замцаа зүгч та оройд мардын багштаны шингэсэн баатар сүрийг магтъя оройд мардын багштаны шингэсэн баатар сүрийг магтъя миний ээжих гэмээр халамж дүүрээ сэтгэлтэй та алсын харвыг дагуулж яваа ардын багшта миний ээжи хийж байгаа бид нар бас нэгэн хүндэтгэл үзүүлэх гээд өнөөдөр таныг тайснаа гаргаж ирсэн. Ингээд бид хэдийн зүгээс за 1 сая төгрөгийг сургуулийнхаа хамт олонд баяр болгоо өгч байгаамаа. Үдээ авноо. Баярлалаа. 94-р сургуулийн түүхийг бичилцэж одоо мянган шамдраа эрдмийн хаягдлыг хөдөлжтэй амьдралын замд хөдөлсөн үе үеийн багш нартаа энд сурагчнаасаа ингээд дурсан илж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Тэгээ өнөөдөр сургуулийн маань үүдийг 20 жилийн өмнө атгаж орж ирж ирсэн сурагчид маань бүгдээрээ амжилт бүтээлээр дүүрэн бие хүн бодод төлөвшөд бүрэн иргэн ирж байгаад бид бүхэн маш их бахархаж байна. Тэгээд та бүхний маань салбартаа гаргасан амжилт бүтээл бүхэн маань манай сургуулийн бахархал байдаг шүү. Үргэлж та эдгээрээ бахархаж сургуулийнхаа нэрийн хуудсыг болж өгдөгт нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ирээдүйн амьдралд наз жаргал хамгийн сайн зайхан бүхнийг хүсье. Манай сургуулийн бидний сургуулийн үе тал үргэлж та хэдтэй нээлттэй байгаа шүү гэж хэлмээр байна. Дурсамж дөрөв сайхан өнгөрүүлээрэй өнөөдрийг. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За сууцгаа. За ингээд өнөөдрөөс эхлэн та бүхэн бол сургуулийн сурагч боллоо. За ингээд одоогоос 20 жилийн тэртех Налгархан намрын тэр нэгэн сайхан өдөр одоо 1996 оны 9-р сарын 1-ний өдрийг эргэн дурсацгаая хүүхдүүдээ. 20 намрын сайхан өдрүүдийг ухтан золгож 20 хаврын сайхан өдрүүдийг үдэн мордуулж ингээ 20 жилийн дараа бид энд хуран чуулж учран золгож байна. Ингээд одоо хүүхдүүдтэй маш их баярлалаа. За ингээд та бүхнийг одоо будг нь ханхалсан одоо ангич нь одоо та бүхнийг хүлээж байна. Эрдмийн аянд нь одоо амжилт бүтээл сайхан бүхнийг
Хүсэн өрөөё хүүхдүүдээ. Анхны сурагч болсон та бүхэнд баяр хүргээд өнөөдөр анхныхаа хичээлийг багш нь орноо. За ингээд өнөөдөр энэ юуны зурглаа хүүхдүүдээ? Энэгээр юу хийдгийг? Ямар хамттай байдгийг бол мэдгүй. Энийг хаана байдгийг бол тэгвэл хаана үйлдвэрлэсэн бол байдгийг бол моо тий сайн хүүхдүүд шүү дээ бүгдээрээ энэ альма та бид нар идэх дуртай хамгийн гоё жимс тийм ээ бас жимс гэдгийг хэлхээ мартсан байж миний хүүхдүүд ээ за одоо энэ нэг та нэг хэлээд үзтээ алим за тэгээ хамгийн хин ямар үсэг сонсогдоод байгаа ч үгүй тий за тэгвэл та орсон үсэлтэй үг мэддэг хүүхдүүд байна уу за бодож байгаад хэлээрэй орсон за игнээсээ хэлээ явчих за хэлээд байгаарай за сайн байна за гэсэн хүүхдүүд байна за ямар гой үг гэдэг хүүхдүүд вэ за хэлээд байгаа за одоо энэ талаас хэлье энэ ширээнээс хэлээрэй за өсгөл орсон үгөө ямар ч хамаагүй дээ за сайн байна за их сайн хүүхдүүд байна за энэ яа юм үг гэдэг хүүхдтэй нөө юу хааныхаас юу сураад байгаа юм бэ за тэгвэл өнөөдөр бидний та нарын бүгдээрээ мэдих эрдэмийн маань анхны үсэг үсгээс сурцгаая за одоо энэ алим гэдэг үгэнд ордог байх нь шүү дээ. Тэгээ та нар хамгийн хайртай хүн ах гэдэг үгэнд орно. За ингээд үсгийн намаа дарамал дүрс. За та нарт энэ ямар юм юутай адилхан санагдаж байна? За шонгийн мод өөр. Ацтай шонгийн мод. За ганцхан шонгийн мод харагдаад байна уу даа? За энэ болохоор гидстэй үшиг харагдаж гэж байна. Энэ нь болохоор одоо ацтай шонгийн мод шиг харагдаж зүг бай. Сайн. Өстой сайн хөвгдөд. За тэгвэл та нар энэ гараараа дүрслээд үзүүлчих багш та. Ганц юм байх ч үү. За аль харъя. Өөрөөхөө дураар хийж болно. Яаж хийж болно? Өстой сайн. Одоо ингээд бүгдээрээ сайн байна шүү тий. Бүгдээрээ ингээд хамгийн анхных нь бол энэ тий. Өстой гоё болж шүү тий. Ингээд за их сайн хөвгдүүд. За энийг ингээд дармал гэж үсэг гэдэг нэрлэдэг заа юу. За одоо энийг дармлаа нь одоо бичмэл гэж бичнэ. За ингээд бичмэл дармал 2 За номон дээр голдуу энэгээр байна. Бид нар болоод энэгээр бичнэ. Дэвтэр дээр бичгээрэй. Энэгээр дэвтэр дээр бичиж болохгүй нэ шүү дээ. Өгдөөд ойлгож байна уу? Энэгээр биччихвэл номон дээр бичсэн юм шиг болно шүү дээ. Номон дээр чинь энэ дарамлаар байгаа. Бид нар бичимлээ. Ингээд хоёулангийн заавал сурах хэрэгтэй тийм байгааз. Энэгээр бол бичиж сурна. Энэгээр бол уншиж сурах нь байна шүү дээ. Тийм ээ. За одоо. За ингээд би юу яа? Үсэг бичих анхных нь аргыг зааж өгөө. За дарамт бичмлээр бичих. За голдуу дарамлаар бол бидний айхт хөвчээд байхгүй. Яа нэг л бичнэ тий. За эхлээд юм дэгээ. За дээш нь татлаа. За доошо буцаад чигээрээ бууншуу. За одоо уршин эргүүлээрэ. За ингээд буцаагаад гогцоогоо гаргалаа. За хойш нь татлаа. За болох нь уу? За одоо багшийн самбар дээр чинь та нар хараарай заа юу. Бичих болоогүй дэвтэр дээр хурж болгоолоогүй шүү заа юу. Тэгээ сайн юу яаж байгаа бүгдээр аргачлаа сурж байгаа бичнэ. За одоо миний дэвтэр шугамгүй байгаа учраас одоо яг ингээд багш ингээд биччихье. За эхлээд ингээд дэгээгээ татна. Тэгээ хоош нь явуулаа. Налуу зурлага явлаа. Доошоо чигээр нь зурлаа. Одоо уршин эргүүлээд гогцоогоо гаргалаа. Хоош нь татлаа. За сая одоо багшийнхаа дагаар бичиж болно шүү дээ. Ахаад нэг биччихье. За эхлээд дэгээгээ гаргалаа. Дээш нь юу даа? Доош. За бичиж гэнэ үү? Гой бичиж сайн. 96-нд байсан гинэ. Ингэж та зааж ирсэн санагдаад байна. Үгүй хоёр янзаа заад үсэн. Ингэж зааж болж яасан мөхгүй тий. Энэ бол гидсэн байсан уу юм байна. За. Уг нь ингээд өсгөө бичгтээ үзгээс салахгүй ч айгүй гоё бичдэг байхгүй юу? За тэгэхээр зэрэг тоо гэдэг бол хүний амьдралд бол маш их чухал ач холбогдолтой. Тоо мэдэхгүй бол хүн бол одоо яах нь амьдрахад бол маш хэцүү тийм ээ. Тоогоо мэдэхгүй бол тийм ээ тоогоо бодож чадахгүй бол
За. За тэгэхээр зэрэг энэ юу вэ хүүхдүүд ээ? Шар. Энэ хэдэн ширхэг байна уу? Нэг ширхэг байна тийм ээ. За. Энэ. Шар. Тийм үү? За энэ ингээд нийлээд одоо хэд болж гин үү? 2 болж гин тийм ээ. За ингээд тооны хичээл гэдэг бол бидний амьдралд өдөр тутам бол энэ амьдрал маш их хэрэгцээтэй. Тэгэхээр зэрэг бид нэр тоо бодож сурна, тийм ээ? Тоолж сурна. Тийм учраас бол энэ тооны хичээлд бол идэвхтэй сайн оролцоорой хүүхдүүдээ. За. Нар. За. Нар байна. Нар одоо нар мандаж энэ зураг тийм ээ? За. За тэнгэрт хэдэн ширхэг нар байдаг вүлээ? За. Дуу дараад дагаад. За. Нэг гэж юу вэ? Тийм ээ? За. За тэгэхээр зэрэг алтан дэлхийд бол нэг л нар байдаг гэж байна. Морин хуур 2 чавхтастай гэж байна, тийм ээ? Ингээд бүх юм бол яах нь дандаа тоогоор бол яригдаж байна шүү дээ. Тийм багт. За. За тэгэхээр зэрэг одоо энэ за нэгийн тоо. За бид нар энэ нэгийн тоог бичнэ. За нэг гэсэн энэ цифрыг бичиж бүгдээрээ. За эндээс ингээд зурлаа нэгийн тоо. Энд нэг тийм ээ дээшээ ингээд нэг налуу зураас яваа доошогоо шулуун богино шулуун зураас зурх нь байна. Ингээд нэг тийм үү. За одоо энэ 2 гэж байна тийм ээ. За энэ 2 гээд энд байж байна. За одоо ингэ цифрүүдээ. За одоо энэ цифрүүдийг багш нь цаасан дээр бэлдээд өгсөн байгаа. Энэ цифрүүдээ бүгдээр ингэ бичих нь байна цифрүүдээ. Бичээрэй. Аа. Яаж байгаа блэ? Ааваа дагуулад ээжээр тийм ээ ээжтэй хөтлүүлээд ааваа дагуулад сургуультай ирдэг тийм үү? Нөгөө цэцэрлэгийн багш нь гоё дуу зааж өгсөн байгаа ш. 9 сарын 1-гээ гоё дуу зааж өгсөн байгаа тийм ээ. Тэр ямар дуу байг вэ? Аа. За. 9 сарын 1-гээд гоё дуу мэдхүү. Цэцэрлэгийн багш нь зааж өгсөн үү та нарт? Алтан авч хийслээ дээ. Тийм. Үрдээ номхон таа. Чи нэг дуугаар бэлдэж байгаарай. За сайн байна уу? 20 жилийн баярын мэнд хүргэе. 10 жилийнхаа крашиг. Ваа тэр үчи краш авсан маа краш тэр шкаф шиг сайхан л байж. Түр мөх. 10 жилийнхаа краш нь хэн байсан бэ? Тэг хүн болгон л мэдэн дээ. Нөгөө эрхэм бэлэг. Нөгөө анги. Яагаад? Тэр үед гоё л ийсэн бэлгүү тий. Сайн байна уу? 20 жилийн баярын мэнд хүргэе. 10 жилийнхаа краш нь хэн байсан бэ? Ангид лав байгаагүй. Яагаад? Би дээд ангийнхныг мэдгүй. Би ердөөс ангийнхаа байдрыг сонирхож байгаагүй. Миний 10 жилийн гараж юм ангийн дарга байсан шүү дээ. Тэгэж хөөргөн байсан шүү дээ. Бататар байлаа ангийн дарга маа. За 20 жилийн баярын мэнд хүргэе. 10 жилийнхаа краш нь баярлаа. Нэрийг хэлэхгүйгээр. Дүрслээрээ. Их царайдаг. Амар дуу бүжгийн авьяастай, спортын авьяастай. Кул бандала. Зэ. Үгүй. Би мэднэ. Вау. Нэрнийх нь ихний үсгийг хэлж. Гэ. 10 жилийнхаа ангийнхан крашиг нэрлээрээ. Өөрийнхөө юу? Тийм. Наад тийм байгаагүй шүү дээ. Тэ. Байсан баха. Байгаагүй би байгаагүй. Тэ. Хамгийн мундаг охин хэн байсан юм? Мэдээж лавсран. За баярлалаа. За одоо энэ яссна. 20 жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. 10 жилийнхаа крашиг нэрлэнэ. Одоо хэн байсан юм болов? Сайн бодорой. Чи юм болов? Баярлалаа. Өшөө асуугаагүй хүн хэн бэ? Баярын мэнд. Баярлалаа. Миний 10 жилийн гэрээс нэмсрэн багш уян гал байсан да.
20 жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Баярын мэнд. 10 жилийн карашиг нэрлэнэ үү? Караша. Юу Тэр караш нэр үү? хэлээ шүү дээ. 10 жилийн караша. Ямар юу юм бэ? Гинт тулгаад асууад. Караш тэгээд ойлгомжтой тань. Нэг жил байгаа байлгүй тий. За нэрийг хэлчих. За мэдчихэж цэцэг маа. За баярлалаа. Хүлэг хэлэх юм уу? Хүлэг хэлэх юм уу? Өөрийгөө хэлэх юм уу? 20 жилийн баярын мэнд хүргэе. Баярлаа. Караш нэрлээ. Караш чи штэ. Би 3 болсон шүү. 20 жилийн баярын мэнд хүргэе. За 20 жилийн баярын мэнд хүргэе. Бага ангиас ангичин байсан хамгийн хөөрхөн охин хэн байсан бэ? Ерөөсөө ширээний найз штэ. Тэр нь хэн бэ? Ариун цэцэг. Бүх юмд л ариун цэцэг. Эм ариун цэцэг гээ ариун цэцэг. Юу лээ? Мөнхнөсөнгийн ариун цэцэг. Оо тийм мөнгө эм. За баярлалаа. 10 жилийнх нь яг мартагддаггүй гоё дурсамжаас ярьж байгаа. 10 жилийн дурсамжийг бол одоо хүүхэд ахын наснаа би чинь аавта манай аав чинь тээврийн тэрэгний жолооч байсан. Тэгээд тээвэр тийш явахдаа намайг их авч явдаг байсан. Тэгээд хамгийн гоё санагддаг байсан зүйл одоо хичээл дундуур орж чөлөө аваад аавтайгаа зүг тээвэрт явах бол хамгийн гоё дурсамж байна да. Сайхан санагддаг байсан. Баярлалаа. За баярлалаа. 20 жилийн баярын мэнд хүргэе. За баярлалаа. 10 жил мартагдаагүй нэг гоё дурсамжаа хуваалцаач. Хөгжөлтэй ч үед болж. Багшд загнуулж ирсэн ч. 10 жил дөө. Амар мөнхийн зодуулж ирсэн л их хөгжөлтэй байдаг шүү дээ. Яагаад зодуулжсэн? Зодуулж ирсэн чийж юу хийж ирсэн нэг зохион бичлэг бичээд өөрийнхөө 9 сарын 1-нд л цаг юу ажилласан зохион бичлэг бичээ. Тэгээд амарс мөнх тэрийг нэг 100-ийнхаа амралтаар явсан юугаа зохион бичлэг биччихсэн уншижсэн байна. Нэг тугал Монголд өшөглүүлээ тугал Монгол яалаа гэлээ нэг л их гоё хүчтэй юм яриа л ангаараа нэг инээжсэн тэрийг яг бүр сайн ярьж чадахгүй байна тий. За 10 жилийн ангийнх нь хамгийн хөөрхөн охин хэн байсан бэ? Чилээс огтгоо гэж та. Караш асахгүй шүү. За 10 жилд мартагддаггүй хамгийн гоё дурсамжаа нандин дурсамжаа хуваалцаач. За нөгөө хүүхэд байхдаа бөөнөрөө нийлээл хэдэл орцонд аяг дуулдаг байсан тий. Нөгөө хүмүүст загнуулаад нөгөө охид банднараараа нийлээл 100 болохоор нөгөө нэг одоо гадаа ингээл яг саадан дотор нөгөө хөгжим тавиал орой дуулцгаадаг тэр үе маань одоо хамгийн гоё дурсамж гэж хэлж болно да. Чамаас асуух гэж байна. Энэ 10 жилдээ чи юм байсан уу? Үгүй. За бага ангиасаа явсан 10 жилийнхаа дурсамжаас нэг гоё дурсамжаас хаваалцаж. За тэгээд ер нь нуттай ирээд багын бүхэл явдлууд ер нь санаанд орж ийн л доо. Ер нь сайхан байна. Багш нарыгаа харах сайхан байна. Тэр цэцмөр нуттай ирэх бүр сайхан байна. Тэ. Энэ онгор дотроо ер нь их л юм хийлээ дээ. Тэгээд ер нь сахилахгүй ч хүүхд байлаа. Одоо тэгээд тодгоо үлдсэн юм бол Монголынхаа багш лалгадуулж ирсэн л их тодгоо байна. Тэр юунаас олж алхад байсан? Уг нь онц сурлагтан байсан өөр. Тэгээд сахилахгүй хөгч тэгээд юмны л дөрөнд өрний өчгөл байсан болоо л гэж байгаа. Тэгэл тэрнээс хойш тэгэл бөөр суугаад харгалал юм болсон байна да гэж. Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл минь насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн Цацалхтаа санчихтаа ойхон багын андууд минь урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэл
байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны нандин холбоо их орны хөрмөсөн сайхан оршууд мөрөн саадж бүгд насныхаа дурсамжийг сэтрэн 20 жилийн маань түүх тоогон тэмдэглэж байгаа та бүхэндээ халуун баярыг хүргэж мэдчилье. Бараага дүүргийн 94-р сургуулийн 2006 оны төгсдийнхэн маань өнөөдөр ёстой нөгөө нэгэн ширээнд дохой залхан учирч хүүхэд насныхаа гэгэн дурсамжийг хамтдаа сэтрэн дурсамжаар дүүрэн цалин 2-3 хоногийг хамтдаа өнгөрөх гэж харах үнэхээр таатай байна. Та бүхэнд дахин баярын мэндийг хүргье. Өнөөдөр хүрсэн ирсэн анги хамт олон хайртай бидний амьдралд хөдөлсөн нааш зааж өгсөн багшлахтаа одоо талхал илэрхийлье. Өнөөдрийн өдөрт зохион байгуулсан нийт зохион байгуулалтанд баярлалаа. За тэгээд энд хүрсэн ирж чадаагүй ажил төрөлтэй бас нэг үлдэх шалтгааны улмаас хүрсэн ирж чадаагүй анги хамт олонны дараагийн үйл ажиллагаанд яг энэ бүрийн төвтэй оролцсон. Бид нар дахиад 30 жил байна, 40 жил байна. Энээс цаашаа бид нар ууцах өчнөө одоо өдрүүд байгаа. Тийм болохоор энэ болгоомдоо бүгд төвтэй оролцоорой. Та бүхэн хүндэрсэн та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн сумаар өөрсдийнхөө дурсамжаа бүтээгээд сайхан амьдарсая. Гэвч дандаа фондовны ард дээр дуулдаг дуу чинь шууд зоогон дээр дуулсан чинь эйгүү санагддаг юм шүү дээ. Хинч тоохгүй юм шиг санагдаж шүү дээ. Нисээ гадаад шиг сонсч юм байна. Хайртай сайхан чимэдэг хүргэе. Ангийнхан багшлахад сайн сайн ирүүнийхийг хүсээрэй. Өрсөлдөж ширээ
ээжтэй өсвөлээд ааваараа хөтлүүлээд алдраа бяцхан өрсөд ардын сургуульд алхаж орж исэн цаг үе саяхаа. За тэр цагаас хойш 20 алтан намрыг үдэж 20 өрөө хаврыг үдсэн байна. Тэгээ одоо энэ сайхан өдөр бүгдээрээ ингээд 20 жилийн дараа ингээд уулзагдаж байна. Тэгээд айчны нүүр улаангүй айч амьдралын бил удаасан энэ сайхан насандаа эргээд ингээд уулзж байгаадаа маш уулзж байгаа хүүхдүүдтэй бол маш баяртай байна. Хүүхдүүд минь одоо эрдэм номоо сайн сурч эх орныхоо өнцөг болон бүрд одоо энэ ажил хөдөлмөр хийж одоо айч амьдралаа одоо төвшөлгөж ингээд сайхан ажиллаж хөдөлмөрлөж байгаа энэ хүүхдүүдтэй бол маш их баяртай байна. За тэгээд одоо хүүхдүүдтэй бүгдээр нь аз жаргал, эрүүл их, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Одоо хоёр багшаа аваад уурьаа ингэж энэ сайхан одоо ингэж хүлээж авч байгаа одоо маш их баяртай байна. За тэгээд энэ хүүхдүүдийг одоо зохион байгуулагчдаа нийт одоо энд оролцсон нийслэг одоо ирээгүй ажилтай байгаа одоо нийт бүх хүүхдүүдтэй алс хол газарт амьдарч байгаа цэрмаа багштаа одоо энэ бүх хүүхдүүдтэй бүгдээр нь одоо аз жаргал эрүүлийг сайн бүхнийг хүсээрээ. Маш баяртай. Сэтгэл маш их хүндэлж маш их баяртай байна. Баярлалаа хүүхдүүдээ. За багш энэ өдрийг та нарын сайн сайхны төлөө татах гэж байна. Та нар ч гэсэн яг багштай энэ сайхан өрөөлийг баярлалаа гэж сайн татах гэж бодож байна шүү. 20 жилийн өмнө жижигхэн мачилсан хүүхдүүд нэгдүгээр ангид орж байсан бол одоо өнөөдөр таавн насны бүр хүссэн сайхан мангаар ирчүүд сайхан өсгөжүүд болжээ. Тэгэхээр та бүхэндээ энэ орой мэндийг хүргээд та нарыг хараад маш их баярлаж байна. Маш их сэтгэл хөдлөж байна. Тийм болохоор та бүхэн энэ орой сайхан өнгөрүүлээрэй гэж хэлье. Solving and solving dodara namay dodara Gusti kharguik amar ekoli aizot men andot men dodara Sagah mulur sitigine goich saydersin enneler dikhichilsin sushigine dikhichilsin Sudurgi dursun andot min Khatojukni andot min Sodara Hamsta buke huise Dodara Budre Naexot min andot min dodara Namegda dodara Busti kharguik Turgo do etin soch, to oczy nas